сайн байна уу? За би та бүхэндээ өмнөх одоо нөгөө Binance Learner гэсэн дээр хийдүүлээ. 03 LDO за 05 Burger City-г амжилттай курс хичээл үзээд асуултанд хариулаад ваучер хэлбэрээр авнаа. Өнгөө авдгаа гэд бичлэг харуулсан байгаа. За тэр бичлэгэн дээр дагаж хийгээд энэ амжилттай хоёр таскыг биелүүлсэн хүмүүс маань нааш анхаарлаа хандуулаарай. За тухайн таскыг биелүүлснээс 24 цагийн дотор ерөөд нь таны мэйл хаянд нэг юм 2 мэйл ирнэ. 24 цаг өнгөрсний дараа за та 03 одоо 14 хоногийн хүчинтэй 03 LDO кэш ваучер авах хэрэг тань руу илгээлээ гэсэн утгатай. За тэгэхээр хэрвээ та Binance Learner-ны таскыг биелүүлсэн бол биелүүлээд амжилттай давснаас хойш 24 цагийн дараа заавал мэйлээ шалгах хэрэгтэй. Мэйлээ шалгангууд тухайн ваучерыг илгээсэн гэсэн юм мессеж ирнэ. За энэ мессежийг ирсэн даруйд нь та яах вэ гэхээр өөрийнхөө Binance-ийн Learner-ныхаа rewards history хэсгийг шалгана гэсэн үг. За rewards history хэсэг рүү шалгаад ваучераа заавал өөрөө нөгөө дарж redeemed болгож иж таны урамшууллын одоо харгалзах токен чинь spot-ийн данс руу орж ирэх нь шүү гэдгийг бас хэлье. За яаж дарах юм бэ гэхээр саяны мэйл ирэнгүүт learner ингээд дарна. За дарангуут энэ дээдлэлт нь rewards history гэд харагдаж байгаа энэ дээр. За энэ дээрээ дараад дарангууд өмнө нь дөнгөж одоо таска биелүүлсний дараа энэ он сарын оронд процесс гэсэн улаан бичиг байсан бол за одоо өнөөдөр 24 цагийн дараа бол cash voucher гэдэг ийм бичиг нэтгэвчээд гараад ирсэн байна. Тэгэхээр cash voucher гэдэг дээрээ дарна. За cash voucher гэдэг дарангууд энэ дээр хараа би бол сая нөгөө redeem хийж авсан гэсэн үг. За 05 burger за 03 LDO гэдэг ийм одоо cash voucher гараад ирнэ. За би бол redeemed болгоод voucher авцсан байгаа гэсэн үг Spotify хатаас руу. Та нар дээр бол redeemed биш, redeem гэд харагдана, ногоон өнгөтэй харагдана. Тэнгүүт нь тэр redeemed дээр дарна гэсэн үг. Заавал дарна. Дарангууд амжилттай буюу амжилттай гэсэн бичиг гарч ирээд энэ redeem гэдэг үг чинь redeemed болчихно. Тэгэнгүүт нь буцаад өөрийнхөө Binance-ийнхаа spot-ийн дансыг шалгаад үзэнгүүт одоо таны урамшууллын тасктай холбоотой хэдэн токен авах ёстой гэсэн тэр чинь таны spot-ийн данс руу орчин гэсэн үг. Энийг би яагаад ингэж хэлж өгöd байгаа юм бэ гэхээр за одоо та бүхэн энэ дээр харж байна те ингээ ороод ирсэн байна. Яагаад энийг ингээ хэлж өгöd байгаа гэхээр хүмүүс тэгэл ингэж жагаад ороод ирэх юм байлгүй за өөрөө ингээ шууд ороод ирэх юм байлгүй гэх хүмүүс баг одоо хэмжээтэй учраас тоохгүй орхиод ч юм уу мартчихдаг. Тэгж орж ирэх юм байлгүй гэд ингээд орхичдаг. Тэгэж болохгүй. Яа тэгэхээр та бүхэн түрүү харсан бах мэйл дээр 14 хоногийн хүчинтэй гэсэн байгаа учраас заавал та таск биелүүлснээс хойш 24 цагийн дотор энэ үйлдэлийг хийж иж таны ваучер rewards центрээс чинь redeemed болсныхоо дараа энэ одоо токен нь харгалзах токен нь spot-ийн данс руу орж ирэх нь шүү гэдгийг анхааруулъя. Хэрвээ 14 мэйл ирээд тийм үү танд илгээгээд мэйл ирснээс хойш 14 хоног нь өнгөрчих юм бол хүчингүй алчих нь байна. Тэгэхээр энийг бас та бүхэн ойлгож тий цаг тухайд нь энэ redeem гэдэг ваучерыг ашиглаад өөрийнхөө тасктай холбоотой токен аваарай гэж зөвлөх байна. За дараагийн хэлэх гээд байгаа юм юу гэхээр Binance дээр нэг ийм урамшуул байна. Урамшуул гэж уралдаан байна. За энэ уралдаан юу вэ гэхээр P2P үйлчилгээний 3 жилийн ой болж байгаа юм байна. Ер нь бол P2P Binance үйлчилгээний 3 жилийн болж байгаа. За үүнтэй холбоотойгоор 2022 оны 10 сарын 18-наас 11 сарын 6-ны хооронд P2P үйлчилгээний тухай одоо тийм маш сайн тийм гайхалтай энэ ойг тохиолдуулаад контент бүтээгчдийн тэмцээн зохиож байгаа юм байна Binance-аас. За тэгээд энэ л бол 1 2 3 4 улсыг
хамаарсан хэрэглэгчдэд зориулсан. Тэр нь Колумбиа, Лаос, Мьянмар, Монголиа гэсэн ийм 4 улсын хэрэглэгчдэд л энэ хамаатай энэ тэмцээнд оролцож болно гэсэн үг. За энэ тэмцээний хувьд бол яах юм бэ гэхээр энэ 10 сарын 18-наас 11 сарын 6-ны хооронд та ямар нэгэн видео бичлэг, твит, блог, одоо P2P үйлчилгээтэй холбоотой контент бүтээнэ гэсэн үг. За тухайн контентээ болохоор бүсээснийхаа дараа яах юм бэ гэхээр өөрийнхөө сошиал сувг дээр, YouTube сувг дээр ч юм уу, эсвэл өөрийнхөө Facebook дээр, Instagram дээр ч юм уу урталтаа хаштаг ашиглаад за тэгээд Binance P2P гэсэн хаштаг ашиглаад одоо уншуулна гэсэн үг. За тэгээд дээрэс нь нэмээд өөрийнхөө стандарт реферал линкийг бас байршуулж өгч болно гэсэн үг. За тэгэхээр энэ тэмцээнд оролцоод хэрвээ та шалгарах юм бол нийтдээ $2600 байсан байна. Биш тий $2600 BUSD gift card rewards-аар авах боломжтой. Ийм контент бүтээгчдийн тэмцээн болж байгаа юм биш үү гэж та бүхэндээ хэлье. Хэрвээ та YouTube ажилладаг, магадгүй одоо идэвхтэй сувг ажилладаг бол тухайн сувгаараа энэхүү тэмцээнд оролцоорой гэж зөвлөх байна. За тэгээд энэ дээр бас нэг юм нь юу вэ гэхээр 3 хэрэглэгчид тийм үү оролцсон бүс нутаг болгоноос 3 хэрэглэгчид нь 100 BUSD-г gift card-аар бас бэлгэлнэ гэж байгаа. За тэгих мэтлэн за тэгээд 1200 бас бэлгэлнэ гэж байгаа. За тэг бүр ийшээ ингээд унших юм бол хамгийн ихний удаа амжилттай рефрэлээ одоо тараасан гэдэг чинь өөрийнхөө та энэ тэмцээнд оролцоорой гэд тэ өөрийнхөө рефрэлийг бусдад ингээд тараагаад өөрөө энийг ингээд энэ тэмцээнд ингээд юу яасан хүмүүст сурталчлаад тэгээд энд хамгийн түрүүлээд рефрэлээ байршуулад оролцсон тэр хүнд болохоор 50 BUSD-ийн gift card өгнө гэсэн байхгүй. Тэгэхээр country тус бүрээс гэж байгаа. Энэ нь саяны дээр дурдсан 3 улс тус бүрээс гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхцлүүдийг та нараас өөрсдөө орж уншаад тэгээд хэрвээ надад боломжтой гэж үзэх юм бол хамрагдаад урамшуулт хамрагдаарай. Тэгээд YouTube сувг ажиллаулдаг магадгүй сошиал сувгд идэвхтэй шорт видео энтер хийдэг хүмүүст бол маш боломжийн гэж бүр харж байгаа. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээрээ илүү хэрэгтэй мэдээлэл өгөхийн тулд бас нэлийн судалгаа хийж гин. Тэгээд та бүхэн санал хүсэлтээ надад бас комментар болон хувь чатаар ирүүлээрэй. За тэгээд над руу бас коммент бичиж надтай холбогдож надад subscribe дарж урам хайрладаг бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд үргэлжлүүлээд мэдсэн сурсан хийж байгаа зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцаарлах болно. Бүгдээрээ хамтдаа алхам алхмаар хөгжцгөөё гэж хэлье. Баярлалаа баяртай.